Хийжин бүлэн үзэж байгаа та бүхэндээ энэ хормочийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ сүнслээ хэрэг өрөх вэ гэдэг талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. Хэрвээ таны гэр бүлийнхаа сүнслээ гэрээсээ тагтан дээрээсээ өргөдөг. Эсвэл малгай унтж байгаа өргөдөг бол заавал энэ бичлэгийн маань үзээрэй гэж зөвлөе. За бид нар яаж өргөдөг вэ гэдгийг бол мэдэх бах тий. Зөв өргөх арга нь юу вэ гэх юм бол заавал гадаа гаргаад цэмтэн дээр биш, заавал шорон дээр хөлөөрөө зогсож байгаа. Хөлөөр гişэд бат зогсож байгаад малгайгаа аваад ингэж өргөх хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол бид эхлээд тэнгэртэйгээ өөрхөө сүнсийг нээж ийн гэсэн үг шүү дээ. Чинь малгай ингээд таны сүнсийг чинь орчлон ертөнтэй холбох, нэг хаалах гэсэн үг байгаа. Малгайгаа авснаа та тэнгэртэйгээ орчлон ертөнцтэйгээ холбогдож чадна гэсэн үг. Тэгээд доошлсоор агаад та газраараа буюу өндөс өр дээрээ газар дэлхийтэйгээ бат холбогдож ингээд та өөрийгөө бүрэн нээж ийн гэсэн үг байна. Ингэж өргөж, ингэж сүнсцэл өргөснөөр таны сүнсцэл чинь тэр очиж байгаа хүн, бурхан тий юу гэдэг нь тэр бүхэндээ хурж очиж чадна гэсэн үг байгаа шүү. Монголчууд бид нар түүхийнхаа явц ч юм уу амаас амдамжиж ирсээр агаад сүнслээ за зарим зүйлсээ гээгдүүлээд жоохон буруу өгөөд явж байгаа юм шиг санагдсан. Тиймээс та бүхэн минь одооноос анхаараа заавал гадаагаараа газар дэлхий дээрээ хөл нүцгий өргөж болно. Шорон дээр гарч агаад малгайгаа авч агаад тий орчлон ертөнцтэйгөө газар дэлхийтэйгээ холбогдож байгаа сүнслээ өргөж байгаарай гэж зөвлөе. Бас нэг зүйл байна. Гэрээсээ тагтан дээрээс өргөж байгаа хүмүүс маань анхаараарай гэж зөвлөе. Та сүнслээ тагтнаас өргөлөө. Гэтэл таны сүнсцэл хүний машин дээрээ машиныг бохирдууллаа. Машины эзэн нуурлаа. Ингээл бодоод таны сүнсцэл чинь өргөсөн сүнсцэл маань буцаад танд муу үйл өөр болж ийн. Тухайн хүний одоо стрессцэн тэр энерги нь буцаж танд хурж ирээд танд муу үлийн өөр болж хурж ирдэг байгаа шүү. Тиймээс та бүхэн одооноос анхаараарай гэж зөвлөё. За өнөөдрийн бичлэг маань ингээд энд хүрээд дуслаа. Дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.